Meta Abus Comic. Гайхалтай хүйтэн хоолоогоор гинчал хэлв. Чи үхэхээсээ өмнө үнэхээр зовх болно. Тэр биеийнхэн гидсэнд хүчтэй цохилт өглөө. Өвдөлт нь маш хүчтэй байсан учраас Чивэйн дуурч чадаагүй. Гинчал дээш томгоо түнд гуйж эхлэх ёстой хэлв. Чивэйн оролдож амандаа үг гаргахаар оролцсон ч хоолой нь бөглөрч хэлж чадсангүй. Гэхдээ тэр даруй боломжийг ашиглаж секундын дотор Гинчалын нүд рүү хотох шидлээ. Гинчал өглөөдөө орилж нүд нь харанхуй болжээ. Хар улаан цус урслаа. Тэр орилж түүнийг Дesperi хов гэж дуудлаа. Чивэйн унах гэж зүхтаах гэж тэмцэв. Гинчал хурдан сэргэж эхэлсэн тул тэр хурдан бүөх хэрэгтэй байлаа. Чивэйн урагш гүйж түн дээр 2 удаа Regeneration-ыг нь хэрэглүүлэхэд хүрэглээ. Гинчал шүд зууж чи өөхөх ёстой гэж ойрлов. Тэр эцсийн цохилт өгөхөөр байхад Дон дуу гаргаж юу хийж байгааг нь асуув. Дон хараад чи түүнийг яаж байгаа юм бэ гэж ойрлов. Гинчвэ сандарч number 104-ийн гарч ирсэнд баярлан шин зорилгыг сонгож Чэнгийн буулгав. Тэр ойрлж шин дайсан руугаа шууд дайрав. Perfect timing гэж бодож Доныг хайж байсан учраас хэн утааны манан руу орж алга болов. Тэр ижлэхэн хөдөлгөөнөөр давуу талаа ашиглахаар төлөвлөж байлаа. Хэн өмнөх бүх ангийнхаа адил Дон дээр давшилж байлаа. Гэхдээ тэр бодсон шигээ амархан цохиулах боломжгүй байлаа. Дон халдлагыг яг таг сатуулж Гинчвэ гайхсан амьсгаан тасарсан хിവэр үлдэв. Гинчвэ улам уралсан ч юу болоод байгааг ойлгож чадахгүй байлаа. Дон Чивэйн дээр очиж хэн хаана байгааг асуув. Чивэйн яаж бие эмчилж байгааг хараад Дон түүнтэй хүчтэй эдгэрэх чадвар байгааг ойлгов. Дон асуудал үүсгэгч рүү харан туйлын үл тоосон харцаар ширтэв. Гинчвэ юу болж байгааг ойлгож чадахгүй Доныг магтан сайхан чадвартай гэж хэлв. Дон шууд асуув. Энэ бүхнийг хийсэн хүн тэр үү гэж. Гинчвэ Чивэйн гэж бодож түүнд сургамж өгнө гэж бахархан ярив. Дон түүнтэй ойлголцолгүйгээр шууд хэлв. Би Чивэйн талаар хамаагүй. Би зөвхөн онооны төхөөрөмжийг эвдсэн хүн хинбэ гэдгийг мэдмээр байна. Тэгээд л Гинчвэ ойлгож чимээгүй болов. Тэр инээмсэглэн хүчээ цуглуулсан Thunderstone Dance-ыг гаргав. Дон буруу ажиллаж байсан онооны төхөөрөмж рүү харж энэ хүн бүхнийг эвдсэнийг ойлгов. Гинчвэ хамгаалалтын бугуурчийг санаж байгаа мэт жүжиглэв. Гэхдээ инээдэмтэйгээр бугуурч аль хэдийн эвдэрсэн учраас найдлага алга гэж хэлв. Тэр үгээ дуусгахын өмнө Дон нударгаараа түүний хамрыг эвдэв. Гинчвэ дахин нисч яваад гомдолтой үлдэв. Тэр өмнөх шигээ халтлагаар цохиулсан байлаа. Амьсгаагаа таслан үгээ хэлж чадахгүй байв. Дон удаан үргэлжилж байгаад үнэхээр уурлав. Тэр Fire Epic дуудаж дайнд оруулав. Гинчвэ гайхсан хэн нэгэн ийм хүчтэй хүнтэй таарахыг хизээж төсөөлөөгүй байлаа. Галын гал Fire Epic руу оролдов. Гэхдээ Гинчвэ юу болоод байгааг хараагүй хിവэр. Тэр орилж чи хэн дээр ийм сул довтлогоо хийх гэж яасан юм бэ гэж дуулгав. Гэвч нүдэн томорч гайхалтай үзэгдлийг хараад чимээгүй болов. Дийсэн Демон Кингийн авраар бүрхэгдсэн байлаа. Түүний дарамт бүх логикийг дараад зогссон байв. Харин ард нь Fire King зогсож байлаа. Дон уур нь хязгааргүй дэлбэрч байлаа. Энэ хүн үнэхээр төвчхийн аргагүй байлаа. Хяналтын өрөөнд 2 дугаар давхрын сүлжээ бүрэн сэргээд менежер Чо Жэнгаас 3 дугаар давхрын талаар асуув. Тэр хэлэхдээ ойролцоогоор 30 минут шаардлагатай гэжээ. Менежер даруй хамгаалалтыг 2 дугаар давхарт илгээж 3 дугаар давхрын замыг нээхийг тушаав. Чо Жэнг тэр дорн гүйж явлаа. Цогтё 50 цай унгаа менежерт хэлв. Энэ хүртэл үзсэн байж subscribe дараагүй бол дараарай. Санаа зовох хэрэггүй. Тэд бүгд ирээдүйн хонжоогууд гэж.
Харин директор Хон Жон санаа зовж Цогдугийн залмихийг дотроо хараан шүүж байлаа. Гэнэт хяналтын өрөөний хаалга хүчтэй дэлбэрч ажилтан түргэн орж ирэв. Тэр хоёрдугаар давхарт хэн нэгэн нас барж олон хүн гэмтсэн гэж мэдэгдэв. Менежер гайхам чимээгүй зогсов. Цогдуу инээмсэглэн төлөвлөгөө нь яг төлөвлөсөн ёсороо явагдаж байгаад сэтгэл нь ханав. Хон Жонны духан татаж нүүр нь улам төгшүүртэй болов. Яаралтай мэдээ гарч зорилтын трансляц 1 цагийн турш унтарсан байсныг мэдээлв. Чэньо мэдээг сонсоод шууд дон шалгаж байгаа газар гэж таамаглав. Тэр хурдан явж найзынхаа төлөө санаа зовж байлаа. Сорилтын талбар руу эргэн очвол Гинчо хачин галзуурсан мэд гүйж байлаа. Тэр хүн байхаа болж харь гаригийн мангас мэд болсон байлаа. Гэхдээ хол явахын өмнө хөлн тасарч тэр газар дээрээ онов. Өвдөлт Гинчоог цочроож бүх биеийг агшиж орлов. Түүний хөл нэг газар, бие нь өөр газар. Тэр газар дээр эвгүйгээр унсан байлаа. Гинчогийн нүүр цонхиж сэргээгдэх чадвар нь хэд удаан болохыг ойлгов. Түүнд амьд гарах ганц л дахин амьлалд үлдсэн байлаа. Зон аажуухан ойртож хүйтэн хоолоогоор хэлв. Тамийн амьтад тасарсан хөлөө сэргээж чаддаг гэж сонссон. Чи бас адил уу? Гинчо ухаан алдсан мэт ойрлов. Тэгтэл 3 дугаар давхрын сүлжээний дохио сэргээгдэв. Хяналтын өрөөнд менежер даруй хамгаалалтын баг илгээв. Дэлгэцэн дээр Вэнцэн Донгийн өмнө Гинчо өвдөлөн сүрхийг харсан эцэгт гайхан алмаарлаа. Гинчо толгой дохиж амь наснаасаа өршөөгөөж гэж гуйж байв. Тэр чичирч би үхмээргүй байна. Сүүлчийн сэргээх чадвар маань ганц л үлдсэн гэж гуйлаа. Дон инээмсэглэн хэлв. Ганц боломж л байна. За, чам даацгүй. Би чамайг 2 хувааж хэрвээ чи сэргээгдэх үү гэж үзье. Гинчо ясандаа цааж хэрв 2 хуваагдвал өөрийн ганц сэргээх чадвар нь хүрэхгүй гэдгийг ойлгов. Дон камер асаалттай байгааг анзаарч бодлоо. Тэгвэл тэр үнэн хариулт өгвөл амьд үлдэнэ гэж бодов. Гинчо итгэл найдвар тийм анхааралтай сэргэв. Үнэхээр үү? Дон зэвсгээ түүний толгойд чиглүүлэн бурхны шүүх шиг барив. Гэхдээ анхаарууллаа нэг ч удаа хөдөлвөл би чамайг 2 хуваана. Гинчо хүйтэн хөлрөлт аван чичирч зүхтах зориггүй болов. Эхний асуулт чи энэ сорилтын танхимд учирсан өмнө самунд буруудаа юу? Эцэгдүү зүрхээ чагнаж үнэхэрийн айдас мэдэрч эхэллээ. Директор Хон Жон чимээгүй харж байв. Бүх ажилтнууд амьсгаад авсангүй хариултыг хүлээв. Асуултыг давтан асуув. Гинчо сорилтыг үүмүүлсэн буруут нь мөн үү? Гинчо баригдсан тул үгүйсгэх аргагүй байлаа. Тэр хэлэх гээд амаа чичиртэл хэлж чадахгүй байлаа. Дон төвчээр алдсан байна. Яасан чичирч байгаа юм бэ? Эсвэл би чамайг таслах уу? Тэгээд 2 дахийг чинь асууя. Илүү сонирхолтой болохгүй юу? Гинчо цааж айсандаа хашгирч бүх буруу хүлээн зөвшөөрөв. Дон сэтгэл хангалуун инээмсэглэв. Гинчо мэдэж байсан энэ дууссангүй. Гэхдээ дор хаяж амьд үлдэх боломжтой болсон. 2 дугаар асуулт чамд захиалга өгсөн хүн хэн бэ? Гинчо чичирч зөвхөн өөрийн амийг аврахад санаа зовж байлаа. Гинчо үннийг хүлээн зөвшөөрлөө. Захиалга нь Рэддэмон гэнгийн тэргүүнээс ирсэн. Тэр зүгээр л тушаал дагсан гэж хэлв. Дон нэрийг давтан хэллээ. Дуун нам Рэддэмон хяналтын өрөө гинт үүмэн болж бүгд алмаарлаа. Гинчо үнэхээр ийм юм хэлсэн үү? Рэддэмон гэнгийн тэргүүнийг яг одоо үгүйсгэж чадахгүй байв. Гинчогийн уруусан явдал түүний цусыг буцалгаж шүдийг нь хавтсан байлаа. Тэр удаан харааж туслах руугаа ширүүн ууралсан хөдөлгөөн гаргав. Тэр хэн нэгнийг өөрийн амийг аварч бодол ярахад буруудгсан гэж хашгирч Гинчоог барьж авахар тушаав. Гэвч хүйтэн дуу сонсогдож Цогдо гайхан зогсов. Салбарын менежер тодорхой хэлв. Тэр тайлбарыг нь ирэх Хантерийн мөрдөн байцаалтын үеэр хүлээнэ. Цогдо дуу намсгаж бодож байв. Яаж нөхцөл байдлыг зохицуулахаа бодов. Тэр тайвширч мөрдөн байцаалтанд оролцсон гэж зарлав.
Лейкийг толгой дохин зөвшөөрсөн нь бүгдийг алмаарууллаа. Хэн ч үүнийг үнэхээр болж байгаагүй гэж бодсонгүй. Red Demon Game нам гүмхэн ухрав. Эцэг шүд хавцсан хിവэр урусангийн Trey-г хараад чи намайг хоолдох гар дээрээ хатсан гэж бодлоо. Чамайг сургах бүх хүчин чармайлт үр дүнгүй болсон. Бигийн Trey үзүүний хэсэг болгон ботолж Coach CC-ийн Demon Snail дүүх болно гэж танил асрагч нь чичирсэн хоолоогоор асуув. Чи үнэхээр ийм даруй зан гаргах ёстой юу? Тийг гинэт зогсов. Нүдэн гэрэлтэж чи тэнэг. Тэр нөхцөлд нэг ч үг алдах байсан бол Hon Junior намайг шууд там руу татах байсан гэж хэлв. Тэр үнэн байв. Тэр мөчид Director Hon Junior үнэхээр ууралсан байв. Салбарын менежер талархаж байгууллагынхаа төлөө тайвширч чадсанд нь талархлаа. Гэвч Hon Junior хэлв, би байгууллагын төлөө ингээггүй. Тэгээд нэг ч үггүйгээр явсан. Түүний оюунд тэр хар амиа хорлох гэж буй хогийг дэлхий дээрээс устгах амлалт сонсогдож байв. Менежер хамгаалалтын багийг идэвхжүүлж сорилтыг дуусгаж бүх хүнийг гаргав. Гинт Trey айж хөлсөө урсган сууж байв. Дон 3 дахь асуултаа асуув. Чамд хэдэн удаа амьдрал үлдсэн бэ? Гинт Trey гайхан эргэлзэж утга нь юу болохыг асуув. Худал хэлбэл 2 хуваагдаж өгөх болохыг ойлгосон тул ямар ч хариултанд үхэлд хүргэх байлаа. Зөвхөн ялгаа нь бүхэл өгөх үү эсвэл хэсэг хэсгээр өгөх үү гэдэг байв. Тэгэхэд систем гарч ирж Hendeon ихний байр эзэлсэн гэж мэдэгдэв. Механик дуугаар албан ёсны сорилт дууслаа гэж магтаалтайгаар зарлав. Дон нүрээ ширтэж бүх зүйл гинт дууссан мэт санагдав. Гинт Trey ухаан алдсан мэт инээж амьд үлдсэндээ баярлаж Дон үнэхээр Swank Hunter гэдгийг гайхан харлаа. Гэвч Дон амлалт өгөх төрлийн хүн биш байлаа. Эцэст нь Гинт Trey 2 хуваагдаж амлалтын дагуу холбооны даргын өрөөнд дарга үзэж байгаад сүүлийн удаа ийм хүчтэй хүн харснаасаа хойш удаан хугацаа өнгөрчээ. Lee Trang Shiji-ийн үеэс хойш ийм юм үзээгүй гэж бодов. Тэр дарга Lee Hendeon-ийн бүх баримтыг авчрахыг тушаав. Дарга Доныг өөрийн талд элсүүлэхээр шийдсэн байлаа. Үйлчлэгч Lee даруй тушаалыг биелүүлж ажилдаа орлоо. Hunter Association-ийн гарц дээр сэтгүүлчид машинуудаа зогсоогоод камерууд гэрэл салахгүй асч кандидатууд гарахыг хүлээж байлаа. Бүх ажилчид сэтгэл хөөрсөн байв. Бүх сорилт шууд дамжуулсан байлаа. Red Demon үнэн байлаа. Ингэснээр Gинт Trey хийсэн нь үнэн мэт санагдав гэвч систем зарлав. Саяны үйл явдлаас болж үнэлгээний шалгуурыг өөрчилж жагсаалт эхний хаалгаар дамжсан дарааллаар гарна гэж. Бүүд гайхав. Зөвхөн эхний давхрын хаалга хүртэл шалгуур байх гэж үү? Сорилт ингэж амархан уу? Үзүүлсэн дэлгэц дээр эхний байрыг Hyan Rank Mage эзэлжээ. Channel энэ мэдээг сонсоод даруйдас оног залгав. Channel гайхаж байв. Түүний найз одоо Swank Hunter-уудын хүлээх өрөөнд сууж байсан юм. Channel асуув, юу хийснээрээ энд орж чадаж байгаа юм бэ? Донч мэдэхгүй нэмсэглэн толгоос ихсэрч массажны сандал дээр суун шилдэг кофе шимэн амарч байлаа. Автомат хаалга аажмаар нэгдэв. Channel орж ирээд тансаг орчныг хараад алмаарав. Дэсэн тайлбарлав. Даргын нарийн бичгийн дарга түүнийг энд амархыг зөвлөсөн. Channel нүдээ томруулан асар их ирэх мэдлэлтэй хүн байна шүү дээ. Үнэхээр Rank Hunter ирээдүйд Swank болох боломжтой гин Channel ухаалаа. Маш гайхалтай. Чи удахгүй том орон сууц авах боломжтой болно шүү. Дон инээмсэглэн өөрийн амжилтаа үнэлв. Channel дэргэдэн хүмүүс гадаадд түүнийг магтсан тухай дурсан ярьлаа. Мэдээллийн хэрэгслүүд түүнийг шуугуулж байлаа. Өнөөдөр дэлхийн хэмжээний төлөөлөгч ирж магадгүй түүнийг элсүүлэх гэж байсан. Лифт анхны давхарт буусан үед сэтгүүлчдийн анхаарал шууд түүнд төвлөрөв. Тэд хайлан микрофонуудаа урьдчилан гарган хэнийг харж байгаагаа олж харъя хэмээн уралдав. Гэтэл гарч ирсэн хүн шууд бүх анхаарлыг булаав. Энэ нь Jin Seng байлаа.
Тэр инээлтэн эцэст нь Хантер экзамыг давлаа гэж хашгирлаа. Сэтгүүлчид түүнийг тойрон авлаа. Сайн уу, би сон Дэлигийн Ланс байна. Нэрээ хэлж болох уу гэхэд Женсен сандарч өөрийгөө Дон гэж хэлв. Бүх хүмүүсийн ярьж байсан хүн яг тэрхэн мөчөд гарч ирсэн. Сэтгүүлчдийн амаа ангаасан. Хэндон энд байна гинэт асуултууд урслаа. Давхар дээр болсон дэлбэрэлтийн талаар ярина уу? Раванг галын чадлыг хэрхэн ашигласан тухай, саяхны ослын талаар тайлбарлана уу гэх мэт. Гэтэл нэг зүйл анзаарагдав. Тэр Дон шиг харагдахгүй байлаа. Тэр бол хуурамч хүн, 20 байр эзэлсэн хандан байсан. Бусад өрсөлдөгчид хамгаалалтын багийн зүгээс гаргаж бэртэж ядарсан байдалтай байлаа. Бүгд хэлж байв. Бид илүү дээр нутагтаа очиод загас барьж хүнсний ногоо тарих нь илүү дээр байх. Хамгаалалтын баг 3 давхрыг бүгдийг нь шалгасан ч Гингэлгийн цогцыг олж чадсангүй. Тиймээс хаалгыг шууд хаах тушаал өгчээ. Зарим хамгаалагчид эргэлзэж байв. Магадгүй тэр амьд үлдээд цугцсан байж магадгүй гэж тэд бодсон. Мэдээгээр энэ явдлыг Хантерийн шалгалтын түүхэнд болсон хамгийн ноцтой хэрэг гэж мэдээлв. Шалгалтын хүнд байдал гинэд маш их нэмэгдсэн гэж тайлбарлав. Гэртээ Донгийн ээж хувцас ихэж байлаа. Тэр хүн өдөр бүр нэг л хуучин цамц өмсдөг болохоор шинэ хувцас авч өгөх хэрэгтэй гэж бодож байв. Тэр үед мэдээгээр Раванг Хантер болсон нэгэн залуугийн тухай магтав. Мэргэжилтнүүд хэлэхдээ Хэндон удахгүй сул байгаа 6 дахь Свенк байрны нэр дэвшигч болж магадгүй гэжээ. Ээж нь хүүгийнхээ нэрийг сонсоод маш их гайхав. Тэр даруй Жисав дуудаж урдан ир. Энэ мэдээг дахин үз гэж хашгирлаа. Ээжийнхээ сандарсан дууг сонсоод Дисан гүйж гарч ирээд юу болсон юм бэ гэж асуув. Ээж нь итгэж чадахгүй хэвээр чичирсэн хоолоогоор Жисав энэ мэдээ өмнө үү гэж асуув. Жисавч бас гайхсан байв. Оо бурхан минь. Ах үнэхээр Раванг Хантер болсон юм уу? Ямар гайхалтай юм бэ гэж хэллээ. Нэг өдөржин хүнд тулаан хийсний дараа Дон гэртээ ирэв. Гэрт ормогц ээж дүү хоёр нь хөшөө шиг хөдөлгөөнгүй зогсож байгааг хараад гайхаж "Та нар юу хараад байгаа юм бэ?" гэж асуув. Тэр үед Crimson Demon Guild-ийн төв байранд өөр нэгэн үйл явдал болж байлаа. Мөрдөн шалгах багийн ахлагч Ким Сён-су мэдэгдэл хийв. Тэр Демон бүлгийн бүх үйл ажиллагааг зогсоосон гэж зарлав. Мөн энэ байгууллагад харьяалагддаг Хантеруудыг засгийн газрын тушаалаар шийтгэн гэж хэлв. Тэдний шийтгэл бол Guild-ээс бүр мөсөн хөөгдөх байлаа. Льюис тавин сууж үйл ялэг инээмсэглэн тэр тэнэг Хантерууд өөрсдөө л инээдтэй байдалд орлоо гэж хэлв. Харин Сёко дотроо бодож байлаа. Энэ бүхнийг оронгоор нь эргүүлж чадах хүн бол Дон болон Чинтрей хоёр л гэж тэр ойлгож байв. Ким Хьен-су хүйтэн хоолоогоор "Та одоо бидэнтэй хамт мөрдөн шалгах газарт очиж шалгалтад хамтран ажиллах ёстой" гэж хэлв. Ким-сю нүүрэндээ залтай инээмсэглэлтэй хിവэр байлаа. Тэр гинэд ширээг хүчтэй цохиж босоод зогсов. Түүний харц эсэргүүцлэр дүүрэн байв. Эрсдэл гэж тэр хэлж эхлэв. Сүү тайван хэлв. Хэцүү ажил хийхэд эрсдэл байх нь хэвээ. Гэхдээ яагаад намайг ганцаараа ингэж буруутгаад байгаа юм бэ? Одоо намайг хүчээр байцаах гэж байна уу? Хьен-су түүний эсэргүүцлийг хараад баривчлах тушаал өгч хамтран ажиллахыг шаардав. Гэвч зөө огт айсангүй. Тэр асуув, "Би энэ албан тушаалд яаж хүрснийг чи мэдэх үү?" Тэр Six Poisons гэдэг хүчтэй бүлгийн 2 дахь хүн байсан. Тэдний ахлагч гинэд нас барсны дараа тэр дээш гарч ирсэн. Бараг бүх нотлохоо түүнийг сэжиглэж байлаа. Зөө инээмсэглэн хитгэн туулайг могон мөр рүү явуулснаар намайг дийлэн гэж бодож байна уу? Тэр хөгшин Бэкион хөөж бас хитрхийг хөгширсэн гэж хэлв. Хьен-су уурлаж доод албан тушаалтандаа Хьеонго бэлэн бол гэж тушаав. Гэвч Хьеонго даргаа зогсоохыг гуйлаа. Тэр Сиутай тулалдахад өөрсдөө хангалттай хүчтэй биш гэдгийг мэдэж байв. Гэсэн ч Сён-су дотлохоор урагшиллаа. Тэр бодов, хэрвээ бид ихэлж дотлохгүй бол бид орж амжихгүйгээр үхэх болно.
Тэр үед Сью инээмсэглэв. Бүх зүйл түүний төлөвлөгөөний дагуу явж байлаа. Тэр гараа өргөж Хёёнгог яг л хүүхэлдэй шиг удирдав. Хёёнговын гарт байсан сэлэнгийн дэргэж өөрийн дарга Ким-Сю руу шууд зовдлоо. Довтлогоо маш хурдан болсон тул Ким-Сю бараг хариу үйлдэл хийж амжсангүй. Тэр ганцхан үг хэлж амжаад газар онов. Хёёнго бүрэн хяналтаа алдсан байлаа. Нүд нь хоосон, ам нь чичирч би хийгээгүй гэж давтсаар байв. Сью хүйтэн инээмсэглэв. Тэр урвалтын төгс жүжигийг зохион байгуулсан байлаа. Ингэснээр инспекторate бюро бүхэлдээ эмх замбраагүй болж хүмүүс бие биедээ сэжиглэх болов. Ким-Сю унахынхаа өмнө ойлгов. Энэ бол тэр чөтгөрийн жинхэнэ хүч байжээ. Сью доош харан хүйтэн дуугаар хэлв. Баяртай. Team Captain Kim Kим-Сю. Түүний хамгаалалтын сахиус дээрх ороо гэрэлтэж байлаа. Хёёнго айсандаа хашгирч ийм зүйл байж болохгүй гэж орлов. Тэр өөрийн дарга яг нүднийх нь өмнө унаж байгааг юу ч хийж чадалгүй харж байлаа. Чикенгийг буцааж авчирсны дараа түүнийг яаралтай эмнэлгийн яаралтай тусламжийн өрөөнд хүргэв. Охиноос хийн амьдруулах тасагт хэвтэж байгааг хараад Хван Жунил юу ч хэлж чадсангүй. Эмч хэлэхдээ түүний Aura Center маш их гэмтсэн гэжээ. Энэ нь Чикен дахиж Hunter болж чадахгүй гэсэн үг байв. Директор Хван Жунил урлаж бүх биеийн чичирч байлаа. Тэр шүдээ 100 одоо бүхнийг дуусгах цаг болсон. Леосио гэж хэлв. Нөгөө талд Дэсонгийн гэрт өөр асуудал болж байлаа. Ээж нь Домийг дахиж Hunter болохыг маш хүчтэй эсэргүүцэв. Чи эсвч бас санал нийлж байлаа. Учир нь ах нь саяхан л эдгэрсэн дахин аюулд орох ёсгүй гэж бодож байв. Ээж нь хүүгээрээ бахархдагч Hunter-ийн ажил маш аюултай гэдгийг мэдэж байсан. Дон гинэт Ченогийн хэлж байсан үгийг саналаа. Hunter болохоор шийдвэл гэр бүлийн ер нь 9 нь эсэргүүцдэг. Үлдсэн нэг нь гэрээс хөөж явуулдаг. Одоо тэр үг үнэн болсон байв. Ээжийнх нь хоолой зангирч хэрв чамд ямар нэг юм тохиолдвол би амьдарч чадахгүй гэж хэлв. Дон түүнийг тайвшруулж би Ченогийн гэр бүлтэй гэрээ хийсэн гэж хэллээ. Чисо гайхан чи Ченогийн гэр бүлтэй гэрээ хийсэн үү? Чи үнэхээр soul pact хийсэн юм уу? гэж асуув. Дон толгой дохин батлав. Дараа нь тэр шууд тэдэнд харуулж үзүүлэхээр шийдэв. Тэр гараа агарч сунгаж яг л өөр хэмжээс рүү хурч байгаа мэт хөдөлгөөн хийв. Ээж нь сандарч Дон гарч нь яасан юм бэ? гэж асуулаа. Чисо гайхан харж одоо ямар ид шийд үзүүлэх гэж байгаа юм бол гэж бодов. Гэтэл Дон гартаа зузаан бодол мөнгө гаргаж ирэв. Тэр мөнгийг халаасандаа хийчихсэн юм шиг амархан гаргасан байлаа. Дон тайлбарлав. Энэ бол Spirit Clan-аас авсан төлбөр. Тэр мөнгө нь тэдний бүх үрийг түлхэхэд хангалттай бас амьдрахад илүү гарна гэж хэлв. Ээж нь мөнгийг хараад нүдэнд томров. Үнэхээр ийм их мөнгө юу? гэж гайхан асуулаа. Чисо бас гайхаж Hunter-уудын цалин ийм байдаг юм уу? Бүгдийг нь бэлгнээр өгдөг юм байна гэж хэлв. Дон инээмсэглээд битгий гайхаарай. Ирээдүйд би үнээс ч их мөнгө олно гэж хэллээ. Тэр бахархалтайгаар Чисо чи зүгээр л сайн сур. Ээж амьдралаа 50 сайхан өнгөрөө. Би та нарыг бүгдийг нь хамгаална гэж хэлв. Дон одооноос эхлээд ээж дүү хоёроо хамгаална гэж хэлв. Тэр үгийг сонсоод ээж Чисо хоёр нулимстай болов. Дэсэн гайхаж яагаад ингэж байна? Баярлах ёстой биш үү? гэж хэлв. Ээж нь албаар инээмсэглээд тийм ээ ойлголоо гэж хэлв. Чисо баг зэрэг уруул дэвсэж мөнгө олж эхлэмэгцээ их том хүн шиг ашиглаж байна шүү гэж хэлв. Гэвч гэр бүлийнх нь уур амьсгал дулаарч байгааг хараад Дон тайвширсан жижигхэн инээмсэглэл гаргав. Хэрвээ там шиг хүнд газраас буцаж ирсний шагнал энэ юм бол бүх зүйл үн цэнтэй байжээ гэж бодов. Гинэт түүх Дон энэ дурсамж руу шилжив. Нэг удаа аимшигтай мангастай тулалдаж байхдаа хорой Донго бараг үхэх шахжээ. Мангаст шууд цохиулах гэж байсан тэр мөчид азар түүний ахлагч ирэв. Ахлагч нь түүнийг хамгаалж зогсоод мангасыг хүчтэй өшөглөв. Мангаас архирч хол шидэгдэв.
Түүний ачаар Хорюдонго яг цагтаа аврагдсан юм. Ахлагч Кимэнсүй нэмсэглээд яагаад аль хэдийн амьсгалаад байгаа юм гэж асуув. Хорюдонго толгоогоо доошлуулж нулимсаа барьж байв. Одоо цагт буцаж ирэв. Салбарын менежер буруу өөр дээрээ авч Лэгжийн ухаангүй зүйл хийн гэж бодоогүй гэж хэлв. Гэвч Хорюдонго өөрийгөө буруутгаж байлаа. Би анхнаасаа түнд оролдох ёсгүй байсан гэж бодов. Гэхдээ ахлагчийнхаа өшөөг авахын тулд тэр тангараглав. Би тэр урагчийн толгойг өөрийн гараар авна. Тэр үед Hunter Association-ийн дарга өөрөө ирэв. Тэр тайлан нэхэд Association-ийн бүх Hunter-ыг энэ ажиллагаанд дайжил гэж тушаав. Салбарын менежер асуув. Эвдэрсэн Gatekeeper Squad-ийг ч гэсэн үү? Дарга ууртаагаар Team Red Demon-уудыг бүгдийг устгах. Ли Сожо барьж авчир. Хэрвээ эсэргүүцвэл толгойг нь авчир гэж хэлв. Нөгөө талд Домын гэрт утас тасралтгүй дуугарч байв. Дом ууртай царай гаргав. Энэ юу болоод байна? Яагаад ийм олон хүн залгаад байгаа юм бэ? гэж бовтнов. Домын утас байнга notification өгч байв. Нүдний доор нь хар хүрээ үүснэ. Тэр шүнжин огт унтаагүйг харуулж байлаа. Олон клиентаас 100 мессеж бас сэтгүүлчдийн дуудлага тасралтгүй ирж байв. Дом бовтнож, эн чинь яг хар дарсан зүйл шиг байна. Ямар их спам вэ? гэж хэлв. Тэр үед утас нь дахин дуугарлаа. Энэ удаа Чэнхоос мессеж иржээ. Тэр яаралтай буцааж залга гэж бичсэн байв. Дом шууд залгав. Юу болсон бэ? гэж асуув. Чэнхо инээж бид Trent K-ийн тендерийг авчихлаа гэж хэлв. Дом маш их баярлав. Үнэхээр гоё мэдээ байна. Одоо мөнгө уурсаж эхлэх нь гэж хэлв. Одоо тэдэнд хийх ганц зүйл нь хангалттай лөө цуглуулах байлаа. Тэр үед өөр газар болон Hunter машин замаар урт цуваа үүсгэн явж байв. Hunter Association-ийн бүх хүч Red Demon-уудын төв байр руу явж байлаа. Hunter-ууд машинаас бууж байлдааны багууд болж хуваагдав. Тэдний ганц зорилго бол Лэжиг барих эсвэл устгах. Урд талд нь Rank Hunter-уудын тусгай баг явж байв. Тэдний дундаас Hunter Team-ийн ахлагч Jinky Hon хамгийн хүчтэй нь байлаа. Төлөвлөгөө нь эхлээд Hunter Team замыг цэвэрлэн, дараа нь армийн хүч араас нь орно. Урд шугамыг Хорюдонго удирдаж байв. Тэр дотроо маш их ууртай байлаа. Тэр бодож байв. Хэрв Сёж эсэргүүцвэл би толгойг нь өөрөө авна. Хон тушаал өглөө ямар ч Awakened дайсан байвал шууд устгаж болно. Бүх нээж урагшаа. Hunter Team шууд Red Demon-уудын барилга руу дайрч орлоо. Гэвч дотоош ороход тэдний төсөөлсөн шиг тулалдаан байгаагүй. Лоббигийн дунд Director Хэн Жон ганцаараа зогсоод тэднийг хүлээж байлаа. Hunter-ууд хамгаалалтыг нэвтлээд барилгын гүн рүү орлоо. Дотор нь агаар маш хүйтэн гэрэл бүдэг гол хаалга хагас нээлттэй байв. Хорюдонго урагш гүйж гартаа урт гялалдсан хотод чанга атгаж байлаа. Тэр чангаар хашгирч Лэшижо навшмын хаан нуугдаж байна гэж ойрлов. Гэтэл яг тэр мөчид Цэгживийн цогцос аль хэдийн шалан дээр хэвтэж байв. Би энэ аимшигтай гэмтсэн байсан тул түүнийг харсан хүн бүрийн нурууж хөөцөв. Тэр бүрэн цөхөрсөн байдалтай нас барсан байлаа. Тэр үед нэмэлт Hunter баг ирж хүрв. Доторх эмх замбраагүй байдлын дунд Director Хэн Жон 50 сууж байсан нь бүгдийг гайхшрууллаа. Донго уртаагаар хашгирч тэр миний гарт өгөх ёстой байсан. Босс навшмын гэж ойрлов. Тэр уурлан галзуурсан мэт болсон тул хинч түүнийг зогсоож зүрхэлсэнгүй. Эцэст нь тэр Лэгж үнэхээр зүгээр л хүйтэн цогцос болсныг батлав. Ахлагчийнхаа өшөөг авч чадаагүй Донгогийн уур улан бадарч хүзүүний судсууд нь товон гарч байлаа. Удалгүй Кихон урагш гарч Хон Жон Жэнтэй нүүр тулан хувийн ус хонцон байсан ч ийм аимшигтайгаар алах нь дэндүү харгас байна гэж хэлв. Хон Жон эмх замбраагүй байдлыг үүсгэсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч гэхдээ Лэгжиг би алаагүй гэж хэлв. Үүнийг сонсоод Кихон гайхаж орхив. Тэгвэл түүнийг хэн алсан юм бэ? Удалгүй яаралтай мэдээ хот даяар тархаж интернет дүүрэн шинэ мэдээлэлээр дүүрв. Мэдээнд Red Demons Guild-ийн удирдагч Лисиг живийн цогцос олдсон. Бэнгэн Guild-ийн удирдагч Хэн Жон гол сэжигтэн болсон. Red Demons-ийн ихэнх гишүүд тулалдаанд амиа алдсан. Хэргийн газраас болон пошин олдсон гэж мэдээлжээ.
Нөгөө талд Jensen оффистаа уртаа сууж байв. Түүн рүү ганц ч хүн залгаагүй байлаа. Тэр өөрийгөө дэлхий даяараа орхисон мэт мэдэрч байв. Хинч түүнийг ажилд авахгүй байсан тул тэр өөрийн Support Guild байгуулахаас өөр аргагүй болсон байв. Тэр бодов ингэж үргэлжилбэл би мангастай тулалдахаас өмнө өлсөж өгөх нь. Гэтэл тэр үед утас нь гинэт дуугарлаа. Jensen цочин босож зүрх нь хүчтэй цохилон утсаа ав. Хэн залгаж байгааг мэдэхгүй байлаа. Гэвч дуудлагын нэрийг хараад тэр яг амьдралд дахин орсон мэт баярлав. Тэр үед Дон ба Чено хоёр хааныг тийш явж байлаа. Чено асуув, яагаад бид тийшээ явж байгаа юм? Дон шилдэг 5-10 гэлдүүдийн бүх саналыг татгалзсан байв. Чено яагаад гэдгийг асуухад Дон 50 хэлв. Тэд надад өөр хэн ч өгч чадахгүй маш хүчтэй equipment өгнө гэж амласан. Дайсан инээж тийм хэм зүйлээр намайг хуурна гэж бодож байна уу? Миний хэрэгэлдэг high-end gear-ийг харуул тэр газар дээрээ унах байх гэж хэлв. Тэгээд тэр асуув, Frank Gate үнэхээр ашигтай юу? Cheno бараг орилон хэлв, чи галзуу юу? Том хэмжээний gate дуусвал completion fee нь $10 billion. Бусад зардлыг хасаад ч $30 billion үлдэнэ. Үүнийг сонсоод Дон цочив юу? Cheno үргэлжлүүлв, mercenary fee нь $40 байдаг. Үнэндээ их дээрэм шиг. Гэхдээ тэр нэмж хэлв, хэрв special core олдвол ашиг нь хэд дахин их болно. Мөн тэр би аль хэдийн operator болон assistant дуудаж тавьсан гэж хэлв. Дараа нь асуув, гэхдээ чи зүгээр үү? Дон хөмсгөө зангидан юу гэсэн үг вэ гэж асуулаа. Cheno чи ганцаараа явах гэж байгаа юм биш биз? Уг нь Cheno өөрөө хамт явах ёстой байсан. Гэтэл Дон гинэд Cheno чи миний support operator болно гэж хэлв. Үүнийг сонсоод Cheno-гийн царай онжив. Тэр бодов, тэр бүх paperwork-ийг бодохоор толгой дэлбэрхэн. Тиймээс тэр санал гаргав, Jisoo-г асууж болох юм. Гэхдээ Cheno одоо хүртэл итгэж чадахгүй байлаа. Тэр галзуу залуугаас болж би удахгүй өвөг дээдстэйгээ уулзах нь дээ гэж бодов. Удалгүй тэд Gate дээр ирэв. Цэргүүд тэднийг ноцтой харцаар угтаж зөвшөөрлийн бичгийг шалгахыг хүсв. Cheno санаа алдаад дахин бичиг баримтаа гаргаж өгөв. Харуул мэдээллийг хараад их гайхав. Дайралтын баг, Rank Hunter Dom Support. Cheno цэрэг дахин асуув, энэ бол том хэмжээний gate. Энэ багийн бүрэлдэхүүн үнэхээр зөв үү? Тэр тайлбарлав, ийм гэрээд дор хаяж 100 Rank Hunter хэрэгтэй байдаг. Cheno төвдөрч хэлв, тийм л дээ. Гэхдээ миний ард байгаа энэ галзуу хүн Rank Hunter. Тэгээд тэр бовтнав, Association-ийн дүрм үнэхээр сонирн биш гэж үү? Энэ хүртэл үзсэн бол намайг дэмжиж donation илгээгээрэй. Мөнгө байхгүй бол like, subscribe дарснаар дараагийн бичлэг хурдан орох болно.